Энэ удаагийнхаа бичлэгээр 2020 оны Японы драм төрлийн ээж киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Энэ хүүг шүүхэ гэдэг. Тэр одоо 5 настай ч сургууль сурдаггүй бас найз нөхөдгүй ганцаардмал хүү. Үеийнхэн хүүхдүүд уншиж бичиж сурч байхад шүүхээ ээжигээ дагаж түрээсийн байраар хэсүүжилдэг. Шүүхийн ээж Акико бол залуух эмэгтэй. Гэхдээ түүнд нэг асуудал байдаг нь мөрийтэй тоглоом. Акикогийн энэ муу зуршлаас болж бяцхан шүүхээ сургуульд явуулгүй өдөржин ээжийнхээ хамаг мөнгө алдаж байгааг нь үзэж суух нь элбэг. Акикогийн салсан нөхөр буюу шүүхэгийн эцэг хүүхдийн тэтгэмжээ тогтмол явуулдаг боловч тэр мөнгө нь мөн ялгаагүй Акикогийн мөрийтэй тоглоомонд нь урсан. Акикогийн ээж болон охин дүү нь өмнө нь тусалдаг байсан бол одоо түүний дуусшгүй мөрийтэй тоглоомонд дахиж мөнгө өгөхгүй байхаар шийджээ. Гэсэн ч Акикод гэр бүлийнхэн нь юу гэж бодох нь огтхон ч хамаагүй. Нэг өдөр Акико мөнгөн дуусах үед тэр дахин эцэг хийндээ очих бөгөөд энэ удаа ширүүн маргаан эхлэнэ. Акико дүүг нь илүүд үзэж их сургуулийнхын төлбөрийг төлсөн атлаа өөрт нь хизээч тусалдаггүй гэж эцэг эхээ буруутгав. Харин ээж нь охиноо ухаангүй амьдарч байгаад нь зэмлэлээ. Энэ маргааныг шүүхэгийн өвөө баг зэрэг мөнгө өгч байж дуусгахад Акико эцэг эхийнхээ гэрт ирэх нүргүй болсоор. Энэ маргааны дараа Акико үлдсэн жаахан мөнгөө барин шүүхэг дагуулсаар автомат тоглоомын газар орлоо. Тэнд тоглож хамаг мөнгөө алдсны дараа Акико болонд бүжгэлж байсан нэгэн залуу дээр очиж сэтгнэж эхлэнэ. Түүнийг Рио гэдэг ба клубт ажилдагч өөрөө ч бас мөнгөгүй нэгэн. Оройн Акико Риог дагуулад давчуухан байранда очив. Архиуж суух зур Акико түүнээс өөртөө хамт үлдэхийг хүсэх боловч Рио удахгүй Нагоя руу буцах ёстой гэдгээ түүнд хэлнэ. Оройн тэд шүүхээг дэлгүүрээс бэлэн гомь аваад иргээд явуулав. Хүүч хоёр аяга халуун гомь барьсаар дэлгүүрээс ирэхэд ээж нь Риотой дотн харилцаанд орж байх нь тэр. Маргааш Акико хүүхдийн тэтгэмжийн асуудлыг нь хариуцж байсан төрийн ажилтан Уэжиматай уулзаж өөрийг нь эзгүй байх хугацаанд шүүхээг харж өгөхийг хүснэ. Уэжима хүүг гэрт нь хүргээд бэлэн хоол авч өгдөгч байр нь гаазч үгүй халуун усч үгүй байлаа. Ингээд шүүхээ тэр орой хуура бэлэн гомин мэрээд гэртээ ганцаараа хонхосоор аргагүй болов. Шөнө дөлөөр ээж нь утасдахад шүүхээ гэртээ хурдан ирээч гэж гуйна. Гэтэл Акико зөрүүлээд хүүгээсээ өвөөмийгээсээ дахин мөнгө авч өгөхийг хүснэ. Акико Риотой хамт клубээр хэсэж архиун зугаацаж байхад бяцхан хүүн гэртээ өлсөж бас ганцаардж байлаа. Хүү хэлсэн ёсоор нь эмээ өвөөсөө мөнгө авч ээж рүүгээ шилжүүлсэн боловч ээж нь ирсэнгүй. Хэд хоногийн дараа Акико Риог дагуулan эргээ ирлээ. Шүүхээ ягаад ирээгүй удсныг нь асуухад Акико тэр мөнгө чинь хангалтгүй байсан хэмээн үл тоомсорлон хэнэгч үгүй хариулна. Одолгүй Акико Рио хоёр шүүхээг нь харах ёстой байсан Уэжимаг ресторанд дуудан ирүүлэх ба энэ нь нэг үгээр бол занга байв. Уэжима ресторанд ирэх мөчөд Рио нуугдаж байсан газраасаа гинэт гарч ирэн Акико түүнийг шүүхээд зохисгүй хандаж хүүг нь хүчирхийлсэн хэмээн буруутгах нь тэр. Юуч хийгээгүй Уэжима өөрийгөө өмгөөлөхийг оролдсон ч Акико Рио хоёр шүүхэд юу хэлхийг нь аль хэдийн зааж өгсөн байлаа. Хүүч ээжийнхээ хэлсэн ёсоор Уэжима өөрийг нь хүчирхийлсэн гэд хэлчихнэ. Тэд Уэжимагийн гэрт очин энэ яриагаа үргэлжлүүлж эцэст нь Уэжима хүүгийн эмчилгээний зардалт 100,000 йен төлөхөөр тохиролцов. Уэжима мөнгө авахаар дээд давхарлууга гарах үед тэд заримыг эдэн баярлаж тоглоомын парк явах тухай ярилцсан. Гэвч Уэжима эргээ ирэхгүй удах бөгөөд Рио түүнийг шалгахаар дээд давхарлуу гарав. Удалгүй дээд давхарт маргаан дэгдэж маргааны үеэр Рио санамсаргүйгээр Уэжимагийн гидсэнд нь хутгалчихна тэр. Хүн алчглаа гэж яасан Рио Акико хоёр шүүхэг дагуулад галт тэрэгэн цуун зүгтаах бөгөөд
Тэд явсаар нэгэн далайн эргийн тосгонд ирснээр тэндээ хэсэг бүггээр шийдцгэн. Тэд нэгэн дэм буудалд хоноглож эхлэх ба Рио савны газарт ажиллаж Акико өөртөө байх жоохон мөнгөө тамхинд үрсээр. Гэхдээ л тэдний дунд бяцхан гэр бүлийн мэт уур амьсгал бүрдэж байлаа. Хэдийн мөнгө нь хүрэлцэхгүй ч амьдрал нь болоод л байв. Нэг өдөр Акико ээжтэйгээ уцаар ярихдаа Уэжимаг амьд гэдгийг сонсоод энэ баяртай мэдээгээр Риод хэлв. Тэд хүн амныг хэрэг болоогүйг мэдмэгцээ хот руугаа буцахаар шийднэ. Тэрээр Рио ажиллаж байсан савныхаа газрынхаа кассыг нь ухаж мөнгийг нь хулгайлснаар тэд яаран замдаа гарлаа. Хотод буцаж ирснийхээ дараа тэд нэгэн буудалд байрлаж эхэлсэн ч амьдрал нь дээрцэн зүйл огтхон ч байсангүй. Акико Рио хоёр орон дээр тухтай амарч байхад хөөрхөн шүүхээ ганцаараа угаалгын өрөөнд вайн дотор унтаж байлаа. Маргааш өглөө Акико буудлын ажилтнтай таарч цагдаа нар ирвэл өөрт нь мэдэгдэхийг хүснэ. Тэрээр шүүхийн сургуульд явдаггүй учраас цагдаа нар өөрийг нь хайж байж магадгүй хэмээн учирлав. Удалгүй өнөх ажилтан буудлын эзний хүү болохыг мэдмэгцээ Акико түүнтэй сэтгэгнэж эхлэнэ. Өдөр нь Акико хүүгээ төрсөн эцэг дээр нь авчирлаа. Гэхдээ хүүгээ эцэгтэй нь уулзах гэсэндээ биш. Хүүгээ ашиглаж түүнээс мөнгө салгах гэж ил тэр. Эцэг нь байнга л хүүхдийнхээ тэтгэмжийг явуулдаг болохоор эхэндээ баг зэрэг гайхна. Удалгүй хүний эцэг л юм хойно хүүхийн нөхцөл байдлыг хараад өөртөө байсан мөнгөө тэр чигт нь өгөв. Өнөөдөр Акико хүүгээ дагуулсаар дүүгийнхээ гэрт очино. Акико өөрөө уулзалгүй гадаана зогсож хүүгээрээ мөнгө авахуулах гэж оролдсон боловч дүү нь хаалгаа тэр даруй хааж орхилоо. Шүүхээ гар хоосон буцаж ирэхэд Акико түүнийг загнаж эхлэв. Харин гэртээ байсан дүү нь тэдний яриаг сонсоод гарч ирэн Акиког алгадаад хэдэн йен шидэж өгснийхөө дараа түүнтэй холбоогоо таслан гэртээ оров. Акико газар тунсан мөнгийг түүж явах үедээ гинет огж өөрийгөө жирэмсэн болсон байж магадгүйг ойлгоно. Гэсэн ч энэ нь түүний мөрөөдөө тоглоомонд донтох зуршлыг нь зогсоосонгүй. Тэр мөнгөө аваад л шууд л автомат тоглоомын газарт очиж ихэнхийг нь үрж орхилоо. Оройн тэд баг зэрэг хүнс авч буудалтай эргэр ирэх үедээ өнөөх буудлын эзний хүүтэй таарна. Тэр залуу шүүхэд хэдэн ном өгч заавал уншиж бичиж сурах хэрэгтэй хэмээн урамшуулна. Өрөөндөө орсны дараа Акико жирэмсэн болсон тухайгаар Риод хэлэхэд Рио үүнд уурлаж хүүхдээ яаралтай авахуулахыг шаардлаа. Акико татгалцахад Рио уурлаж ээжхүү хоёрыг зодон дараа нь эд зүйлсээ цуглуулад тэднийг орхин гарч одов. Тэдний хэрүүл маргааныг буудлын эзний хүү сонсож өрөөнд орж ирээд гэмтэж бэртсэн Акико шүүхээ хоёрыг олж харснаар тэр тэдэнд туслахыг оролдоно. Тэр шүүхийг ундаанд явуулсныхаа дараа Акикод ойртож тэд шууд л дотны харилцаанд орлоо. Эцэст нь Акикогийн мөнгө дуусахад залуу буудлын ард тэднийг хонуулах жижигхэн майхан барьж өгөв. Акико сул өрөөнд нь орохыг хүссэн ч тэр зөвшөөрөөгүй тул Акико шүүхээ хоёр тэр шөнө майхан тонхосоор аргагүй боллоо. Бас л нэг тусуулахгүй ир байж. Маргааш өглөө Акико дахиад л шүүхийг эбэгээс мөнгө гуйгаад иргээд явуулна. Гэтэл Акиког жирэмсэн болсныг нь мэдсэн эмээ нэхэд уурлаж охиноо гэр бүлээсээ хасна хэмээн сүрдүүлээд шүүхээрөө дахиж хизээч битгий эргэж ирээрэй хэмээн чангаар орилов. Гар хоосон буцаж очихдоо хүү айж байсан ч энэ удаа ээж нь түүнийг загналгүй зүгээр л тэрвэрч тайтгаруулна. Тэр цагаас хойш 5 жил өнгөрөхөд Акико Фюка нэртэй охинтой болж шүүхээч том болсон байлаа. Гэвч тэдний амьдрал улмалд ордож гэр оронгүй болж гудамжинд хоног төрүүлэх хэмжээнд хүрсэн байв. Өлсөх гэдэг зүйл бол тэдний хувьд хэвийн л үзэгдэл. Мөнгө олдвол Акико автомат тоглоомонд үрсэн хэвээр байх ба харин хоол хүнс зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ дэлгүүрээс сулгай хийж амьдралаа залгуулна. Нэг өдөр тэднийг гудамжинд амьдарч байхыг нийгмийн ажилтнууд олж мэдэв. Тэд Акиког эмнэлэгт үзүүлж шүүхээ болон Фюка хоёрт олон жилийн дараа анх удаа тухтай унтах боломжтой төр байр олж өглөө. Нийгмийн ажилтнууд шүүхээг сургуульд явж боловсрол эзэмшихийг зөвлөнө. Харин Акико түүнийг сургуульд явах юм бол бусад хүүхдүүдэд дээрлэхүүлнэ гэж зүтгэсээр. Гэсэн ч шүүхээ олон жилийн турш бусад хүүхдүүдийг сургуульд явж байхыг харж тэдэнд атаархаж ирсэн болохоор оролдож үзэхээр шийднэ. Шүүхээ уншиж бичиж сурч ангийнхантайгаа нөхөрлөж эхэлснээр амьдрал нь анх удаа сайхан болж байгаа мэт санагдана. Гэвч энэ аз жаргалтай мөч удаан үргэлжилсэнгүй. Ээжийг нь болон өөрийг нь зодож хаяад явсан Рио гэнэт эргэн ирлээ.
Акико түүнийг харсан даруйд уурлаж, хашгирч, юм шидэлж байсан ч гэрээсээ хөөж чадсангүй. Удалгүй Рио тэдэнтэй дахин хамт байж хаяа үнэтэй хоол авч өгч эхлэнэ. Хэсэгхэн зур тэдний амьдрал дээрдэж байгаа мэт байсан ч удалгүй бодит байдал тэднийг дахин гүйцэж ирэв. Нэг өдөр Рио Акиког өөр залуутай хардаж түүн рүү дайрч зодож эхэллээ. Энэ үеэр хүүхдүүдийн байдлыг шалгахаар ирсэн нийгмийн ажилтан Ая тэдний гэр бүлийн бодит нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж гэрчлэн. Ая тэдний гэр бүлийн асуудалд шууд оролцох боломжгүй байсан тул шүүхэ Фюка хоёрыг дагуулan гарч хоолнд оруулав. Нөгөө талд Акико хүчирхийлд өртөж зодуулсан ч Риог явуулахыг огт хүсэхгүй байгаа нь илт байлаа. Хичнээн хардарсан зүйч шиг амьдрал дунд байсан ч Акикогийн дэргэд эр хүн байх нь л чухал бололтой. Хоол идэн суусан Ая шүүхэгээс мөрөөдлийнхэн талаар асуухад харамсалтай нь шүүхэд мөрөөдөл гэж байсангүй. Ая шүүхэгээс ирээдүйнхэн талаар асууж одоо насанд хүрсэн учраас ээжээсээ тусдаа амьдрах боломжтой гэдгийг нь хэлнэ. Гэвч шүүхээ жоохон ч гэсэн эргэлзэлгүйгээр шууд л татгалзав. Маргааш нь Ая тэднийд дахин ирж шүүхэд хичээлээ нөхөж үзэхэд нь туслах хэдэн ном авчирч өгнө. Гэтэл Акико уурлаж Аяг гэрээсээ хөөж гаргалаа. Нэг өдөр шүүхээ хичээлээ тараад гэртээ ирэхэд Рио Акико хоёр хамаг идцүүлсээ баглж байх ба тэд өрөнд орж мөнгө хүлэгчдээс зугтаж дахин нүүхээр болсон байгаа нь энэ. Шүүхээ амьдралдаа анх удаа өөрийн хүслээ илэрхийлж гэртээ үлдээд үргэлжлүүлэн суралцахыг хүсэж байгаагаа хэлнэ. Гэвч Акико хүүгээ дэмжихээ оронд нийгмийн ажилтнуудыг хуурамч дүр эсгэгчд хэмээн буруутгаж тэднээс холдох хэрэгтэй гэж шүүхийг ятгахсаар. Ээжийнхээ үгнээс хэзээ ч гарч үзээгүй шүүхээ энэ удаа ч эсэргүүцэж чадсангүй. Тэр юу ч хэлэлгүй зүгээр л тэднийг даган явна. Орох оромж очих газаргүй болсноо ойлгосон Рио эцэст нь тэднийг дахин орхиж явахаар шийдлээ. Шүүхээ Рио яагаад явж байгааг нь ээжээсээ асуухыг оролдоход Акико уурлаж хүүгээ шууд алгадана. Гэвч тэр даруй шүүхэг тэрвэрч уйлж эхлэв. Энэ мөч Акикогийн амьдралд хүүгээс нь өөр дүших хүн үлдээгүйг харуулна. 6 сарын дараа шүүхээ ажил хийх насанд хүрч нэгэн машин засварын газарт ажиллаж эхэлсэн байлаа. Захирал нь түүнд сайн ханддаг байсан тул засварын газрын дээр байрлах жижиг өрөөг хямд үнээр түрээслүүлнэ. Түүгэрч зогсохгүй, шүүхээ хоолнд мөнгө үргэхгүй хэнэж амьдрдгийг нь мэддэг учраас захирал байнга л хоол авч өгч дэмждэг байв. Харамсалтай нь амьдрах орон байр идэх хоол хүнстэй болсон ч Акикогийн мөрөдтэй тоглоомын донтолт огтхон ч арилаагүй хэвээр. Тэр үргэлжил шүүхэг шахаж мөнгө өгөхийг шаардна. Амьдралынхаа турш ээжийнхээ өдөөс ганц ч үг хэлж үзээгүй шүүхээ хүртэл эцэст нь дэвчээр нь барагдаж мөрөдтэй тоглоомоо болж амьдралаа бодохыг ээжээсээ хүслээ. Гэсэн ч Акико зогсолтгүй шалгаасаар байсан тул шүүхээ аргагүй ирэхэнд ажлаасаа iPad тулгайлж байгаад захиралдаа баригдана. Гэсэн ч захирал цагдаад мэдэгдэхийн оронд Акикотой уулзаж хүүхдүүдээ өөрийг нь тэжих хэрэгсэл болгож тэдний амьдралыг сүрүүлж байгааг нь хатуу шүүмжлэнэ. Хачирхалтай шүүхийн захирал тэднийг уучилж бүр Акикод гараажтай ажиллах санал тавив. Гэвч Акико өмнөх амьдралаасаа огтхон ч салж чадахгүй байлаа. Захирал нь эхнэрээ алдснаас хойш ганцаараа амьдарч байгааг нь мэдсэн Акико шууд л түүнтэй дотносхийг оролдож тэрнч бүтнэ. Удалгүй Риогоос яаралтай 500 мянган йен хэрэгтэй байна гэсэн зурвас ирэв. Улмаар Акико ажлын байранд байсан Сефиг олж хараад шүүхийг Сефиг онгойлгож мөнгө авч өг гэж ятгана. Эцэст нь хөөрхий хүү ээжийнхээ дарамтанд бууж өгөөд өөрөө хүсээгүй ч Сефиг онгойлгон мөнгө хулгайлж өгөв. Мөнгийг авсныхаа дараа тэд дахин бүхнийг орхин зугтааж очих газаргүй болсон тул гудамжаар хэсвчлэн амьдрана. Гудамжинд ямар ч найдваргүй болсон үедээ Акико санаанд багтамгүй нэг зүйлийг сэдэв. Тэр хэрвээ өөрийнх нь эцэг эх нас барвал тэдний хөрөнгийг өвлж авах боломжтой гэж хэлээд шүүхийг эмээ өвөөгөө хөнөө гэж ятгаж эхэллээ. Акико үүгээр зогсохгүй, өөр сонголт үлдээгүй. Энийг л хийхгүй бол Фюка өлсөж зовно хэмээн шүүхийг удаа дараа ятгахсаар. Акико ятгахсаар л. Ингээд удаан хугацааны дарамтын эцэст шүүхээч зөвшөөрнө. Улмаар шүүхээ өөмэгийнхээ гэрт очиход тэд түүнийг баяртайгаар угтаж хамтдаа оройн хоол идэхийг өрөв. Гэвч хэдхэн хормын дараа эмгэнэлтэй явдал болж хоёр хүний амнаас харамсалтайгаар үргэлдэнэ. Удалгүй шүүхээ хүн амны хэрэгээр баривчлагдлаа. Энэ мэдээг сонссон Ая маш их шанална. Учир нь өөрийнх нь туслахыг хичээж байсан тэр даруухан хүү
эцэст нь дэсврийн хязгаартаа хүрсэн байна гэдгийг тэр ойлгожээ. Нийгмийн ажилтан Акикотой уулзаж шүүхийг өөрийн ашиг сонирхлынхоо төлөө удирдах гэмт хэрэгт дүлгсэн гэж буруутгана. Гэвч Акико бүхнийг үгүйсгэсээр тэд шүүхээс ээж нь түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн эсхийг асуухад шүүхээ ээжийг буруутгахаас татгалзаж бүх хариуцлагыг өөртөө л догсоор. Эцэст нь шүүхээ 12 жилийн хорих ял авч харин Акико 3 жилийн тэнсэн харгалзах ял авлаа. Хэсэг хугацааны дараа Ая шорондоогоо шүүхээ дээр очиж Фюкаг сайн гэр бүлд үрчлүүлсэн тухай хэлв. Ядчил дүүн өөрөөс нь илүү сайхан амьдралаар амьдрах боломжтой болсонд шүүхээ маш их баяртай байлаа. Үүний дараа Ая энэ бүх хугацаанд өөрийг нь зовоож ирсэн асуултаа түүнээс асуув. Яагаад бүх бурууг өөр дээр авсан юм бэ? Шүүхээ хариуд нь шорон тимч муу газар биш гэж хариулна. Учир нь тэр амьдралдаа анх удаа унтах хортой, тогтмол хоолтой, суралцах боломжтой болсон байв. Харин Ая жинхэнэ шалтгаан нь энэ биш гэдгийг мэдэж байлаа. Үнэн хэрэгтээ шүүхээ энэ удаа ч гэсэн амьдралынхаа турш хийж ирсэн зүйлээ давтаж ээжигээ хамгаалж байгаа нь энэ. Акико түүнийг хичнээн их зовлон дунгааж хамгийн муугар амьдруулж байсан ч шүүхээ ээжигээ хайрласаар л байсан юм. Амьдралд нь маш олон асуудал байсан ч зурвасхан жаргалтай мөчүүдээ шүүхээ хизээч мартаж байгаагүй. Киноны төгсгөлд Акико хинч байхгүй хоосон өрөөнд ганцаараа сууж байгаа харагдана. Удалгүй гаднаас Ая орж ирээд дэрэгдэн суув. Ая Акикод шүүхээ болон Фюкагийн тухай дуулгана. Гэтэл Акико өөрийн хүүхдүүдээ одоо ч өөрийнх нь өмч мэтээр ярьсаар байх ба азарынудаа тэдний амьдралыг захирах эрх түүнд үлдээгүй байв.